Хоёр зээр жорн. Үгүй ингээ юм хийж сурсан хүн чинь шал ондоо. Голомтоос гэсэн бүсгэрч. Энэ арай доромжлол ороод байна. Амтай өдөр 3 юу юм гэсэн чинь жаргал тий. Өдөр кофе шоп ороо кофе ууч. Бид нар амстай өдөр 3-аараа нэг цаахан ой гэж бодчих. Бацхан оо. За өнөөдөр бид нэр хүний сайхантай, байгалийн сайханд амттай сайхан хоолыг идэхээр амттай өдөр 2 дахь дугаарыг бичиж байна. Тэгэхээр өнөөдөр юу хийх вэ гэхээр за хэлэхгүй тоглосон. Яг одоо орцгоё. Би бол яг одоо зүгээр л сайхан хөөсөн ямар ч одоо тос мосгүй зүгээр борцог хийх чинь. Тэгээд амтлагаа нь бол айгүй амархан заяа. Дамбоолын хийгээд тэгээд давс хийгээд тэгээд гурлаа хийгээл тэгээд сайхан зураал болоо. Ер нь бол маш амархан. Баахтай айгүй их иддэг байсан шүү дээ. Нэг юм зүрхтийн хамтгүй тэгсэн юмнээ сундаг. Тэг амар сайн иддэг байхгүй. Хүүхдүүд. Эдрийн баг насын юм би амтлуулах бол. Монгол арга ухаа гэж. Зөрж нэг аяг авсан. Та ингэх гэж авсан юм. Залуу 8. Ер нь бол хаа яваа газраа гашгар хийгээл. Ер нь бол тэ гал тасрахгүй байхад тэгэл ер нь бол бүх юм амжилттай бүтнэ гэж бодоо галаа бариад авлаа. Үгүй ингээ юм хийж сурсан хүн чинь шал ондоо. Одоо энэ жишээлбэл би ингээ гурил зурхтай шүү дээ. Нэг гар цэвэрхэн заяа. Тэгээ төмпөн цэвэрхэн. Юу ч байх. Ингэж гоё зурдаг. Юмыг бас хийвэл хийсэн шиг хийдэг байгаа шүү. Банш. Хийцтэй цанд гараараа банш хий гэж бодоод хитгэн банш хийхээ сууж. Банш их амархан уу? Юу хүн байх вэ? Хитгэн минутын ажил. Хамгийн амархнаар нь банш хийчлээ. Би өмнөх амттай өдрөөр байгаагүй. Тэгээд энэ камер нь яаж иргэдгийг ч мэдэхгүй. Энэ одоо юу? Айгу маналттай байна. Тэгээд манай багийнхан хоол хийвэл миний хамгийн сайн хийдэг юм бол хуушуур харих. Бас гидс маш гоё гидс олж авах. Тэгэл өөр хийдэг юм байхгүй. Тэгэд энэ удаа болохоор халуун борцог хийцтэй цайтай. Тэгээ хийцтэй цай нь банштай гэсэн болохоор бүр айгу гоё санагдаад. Даанч надад хийж чаддаг юм баг байдгүй арьс. Яшигна банши чи би ч юм гэх юм уу? Би хошуу нэмчихдээ ажил хийж байгаа одоо ингээл тийш. Хүү наана махан нараа том болоод байгаа юм шүү. Хүүшээ галчаараа бага байгаа юм шүү. Хүүе үлсээ гараа угааж байгаа юм уу? Юу болж байгаа юм бэ? Юу на бичлэг чинь дали байгаа юм шүү. Гэл юусэн юм штэ. Давс гараагүй шүү. Хоёр бүр хоолыг гар нийлцсэн мэй тий. Сүүлийн 1 жилийн турш Сайн нэг зам дэвж жаалагч наа амар нэлээ идэв ярьсан юм аа. Нэлийн бацаатай юм яриад тах швс шүү. Мөхгүй шүү. Яг ер нь надад амттай өдөр чи ер нь бол жаргал их жийл заавраар явж байгаа шүү дээ би тийм. Амтай өдөр 3 юу юм гэсэн чинь жаргал тий. Өдөр кофе шоп ороо кофе ууч. Бид нар амстай өдөр 3-аараа нэг цаахан ой гэж бодчих. Нар буцахаас өмнө яг гоё нар буцах жаам шүү. Аргал хормолоод ирээ дөө. Голомтоос гэсэн бүсгэрч. Энэ арай доромжлол ороод байна. Зузаан байна. Яа та минь фан би. Үнэ сэтгэл. Доромжлол ороод ирсэн гурил. Энэ арай зузаан гурлаа. За. Миний борцог хайрах ажил хурдан эхлэсэй. Тэгэхгүй бол би ингээд юу ч хийхгүй. Баскет хайр дээр бидний дагуулахгүй. Би бүр ингээд юу ч хийхгүй юмэр ажилгүй мэдрэмж аваад тах юм ямар онцгүй. Зэг юмтай байхад ингээ аяа. Ерөөсө хуушуур хараад борцог хайраа сурцсан багт би ингээ өөрийгөө насаараа аваа авчиж байгаа Амар байхгүй. ингээ том юмсан. Ингээл эндээс нэг Монгол ардын царцаа намжил гэдэг нэг үлгэр өстой айгүй санаанд орж байна оо. Хоёр зээр жорн. Баска игч хуушуур борцгийн хайрн. Баска игч хуушуур борцгийн хайрн. За дэги бүр ичи буцалгах галын ажлыг бүр бацчихлаа шүү. Бараг өөрөө буцлах нь тоолгүй гэсэн. Би буцалж өгөх юм уу? Одоо бид хэдийн амралтын газар бид хэд айгаа олон жил ирж байгаа байхгүй юу? Тэгээ зүгээр л тэрэлжид байдаг нэг жижигхэн газар. Тэгсэн ирнэ ингээд ой дундаа. Тэгээ бид дандаа энэ голын гүүрнийхэн цаатлын гэрийг нь авдаг заяа. Тэгээд амттай өдрөө энэ ч ирж авнаа гэж айгүй удаан төлөвлөөд завтаа болоод ирж авч байгаа. Тэгээд манай амттай өдөртөө хамтрах одоо газрууд байх юм бол над руу бичээрэй. Юу хийж байгаа хэлж? Би гада. Энийг гадин Бид нар энэ ч юу хийх гээд ирсэн байгаа вэ? хоол За хаана ирсэн байгаа вэ? хөдөө. Миний хүү сая юу авчирлаа? Гарандаа. Хөдөө. Хин хайцсан юм бэ? Үлсээ юу? Гадаа юм болов? Юу чи? Нэг хайгаад багч тий. Яах вэ?
Доктор энэ борцны чихрэн найзсан блэ? Чихэр ирэх хатуу болчих. 10-аас 10-аас. 10. Энэ хөвжил дэвшил ухарлаа. Энэ чулуун зэвсгийн үе рүү буцлаа. Тэнүүний авчирсан. Чулуу ингэж аминд орж шít. За байхгүй гинт борцоо орж байгаа. За сая яг ингээд сайхан нүүн хийцтэй цаймаагаа хийх гэсэн чинь гинт нүү хусуур наал болсон. Хусуураа хайгаад шар тасаа бүх юм борлоо гэсэн чинь борцоо алга болгочлоо. Тэгээ одоо маш нөгөөдөө хийн шүү гараад. Одоо гоо шалтан гараараа жаргал бүрзээ юм шиг. Сая би ингэдэхгүй амар гоё үнэрч чинь амар гоё үнэрч гэсэн чи төлөгдөөд ийм болоод исэн юм. Зураг авалтын хэсэг явагдаж байна. Үйлсээ бол манай байгууллагатаа сандагаа байгаа. Өөр юм лээ. Намайг доддаг долон гэдэг. Мэдхгүй чи хийх юм тамшиг хийх юм шүү. Хамаг юм аа гэсэн. Одоо ер нь жоох идмээр л санагдаа. За тэгээ манай өнөөдрийн амттай өдрийн бас нэг зочин маань байгаа. Тэгээ зочноос бас сэтгэлийн амт нь хэрвээ сонсъё. За Борцогд нь 10-аас 10, тэгээ цайнд нь бас 10-аас 10. Вау. 11 ч байж байна. Вау. За ямар ч тааш бид хэдий одоо ингэ хийсэн хоол үнэхээр таалагдсан байна л да. Өөртөө нэг амсаж үзээдгий. Үнэр та нар. Яа. Энэ борцыг амсны хийс би яг. Башаагаас амсаад байна. Би яаж ч үлээ яг ханд үлээ юм шиг дээ болох надад амар амт. За. Үнэхээр гоё нугасаа бүдэргээс хоол идчихсэн. Борц бол мэдээж энэ хэд маань муухай борцог хайрна гэж огт байхгүй. Тэгээд үнэхээр гоё байна. Цай бол угаасаа би чансан юм шиг сайхан. Цай ч чам юу ч. Царайныхаа сайхнаар л сүлээ дээ. Йоо. Сайн байна. Нэг балаа бодол ороод ирлээ. Өдөр нь ийм гоё банш борцог идэхгүй юу яа. Тэгч. Эмээ өглөө болгон хагасан өдрийн өглөө болгон юм цай чанд гэсэн. Байн тэгээд хар гоё юм. Үнэхээр гоё. Жол цай сайтай сайхан юм байна уу? Баярлаа. Сайн байцгаана уу? Зураглаач авах болсон. Үнэхээр гоё. Үнэхээр бүр хэлэх үг бүр олдохгүй болтлоо бүр үнэхээр гоё. Байгальдаа ч юм уу хүмүүстэй ч юм уу энэ тоогооч нартай ч юм уу өөрөө нөгөө юм цай хоол сайн хийж чаддгүй болохоор атаарах ч нөө гоё энэ гоё. 10-аас 1000%. За анхны амттай өдөр дээр байгаагүй бүр араас нь буузнаас амссан. Энэ банштай цаг одоо амсах гад их сэтгэл хөдлөж байна. Яг жоохон махад эмээ өвөгийн иддэг гэсэн тийм цайны амт байна. Нөгөө бэлэн ингээ хийцээр цай чанчдаг штеп. Тэрнээс бол бүр шал өөр. За баншин. Нөөхгүй идэж жаргалаа. Би одоо өөх идэж чадахгүй штеп. Банш хийж чансан мах хамтагдах юм. Шинэ мах болохоор ингэдэм. За үнэхээр гоё болсон байна. Тэгээд энэ борцгоос яг нэг үүсгийн хилдгээр ингээ сундаг борцог болсон мэлээ. Яагаад бид ийм битүү хоол борцогтой байсан бэ гэхээр ийм бүрхэг бороотой өдөр хий хуугаад арангаа ингээд бөөндөө ширээ тойроод гоё амттай хооллоё гэж бодсон. Тэгээд та бүхэн ч гэсэн гэр бүлийнхэндээ энэ гоё хоолыг хийж өгөөрэй. Дараагийн амттай өдрөөр уулзтлаа. Баяр таа.